Монгол фармер. За огшин гиз зөвлөх ногоо смути хийж үзүүлье. За смутид маань болохоор өгөрцгий, киви, лимон, Монгол хөрсөнд ургасан буйсаа авах байгаа. Энэ айгүй энгийн амархан. За өгөрцгийгөө ерөнхийдөө хөшүүлнэ. За нэг хүний харал хийчихье хэдүүлээ төхөө. За кивинээсээ нэгийг хийчихье. Киви маань ерөнхийдөө жоохон чихэрлэг амттай. Өгөрцгий болохоор ерөнхийдөө тийм зөөлөн амтыг өгнө. За буйцаа мэдээж уургалаг, шин тэжээл өндөртэй гэдгээрээ буйцааг бол ашигланаа. За энэхүү гиз зөвлөх ногоо смутиг өглөө орой хийж явах юм бол хэвлээ хэсэг хурдан татардаг байгаа. За манайхан ерөнхийдөө мэдж байгаа. Гэхдээ өнөөдөр огшин танарт хийж үзүүлье. Бас хэрэгэлдэг буйцаагаа бас танилцуулъя гэж бодсон юм аа. Хятад ногоог сонгосноос Монголынхоо хөрсөнд ургасан гарал улсын тодорхой эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг би сонгодог байгаа.